Нисхийн сургалтын төвийн гэрээт багш нар Нисхийн сургалтын төвд 2023 онд зохион байгуулагдах дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу анхан шатны, давтан, мэдлэг олгох нийт 32 төрлийн сургалтыг 177 ээлжээр зохион байгуулсан бөгөөд дээрх сургалтуудад гэрээт 65 багш иргэний нисхийн салбарын 2170 ажилтнанд 3028 цагийн хичээл зааж мэдлэг чадварыг нь дээшлүүлэн ажилласан. Багшлах бүрэлдэхүүнийг дэмжих ажлын хүрээнд нисхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэрэгшүүлэх, мэдлэг чадварыг нь дээшлүүлэхэд ажил үйлсээрээ тэргүүлсэн хамгийн олон цагийн хичээл заасан, сургалтын хөтөлбөр боловсруулсан шилдэг багш нарыг тодорхойлон танилцуулж байна. Г. Сосор барам газрын тусгай үйлчилгээ шатхуун хангалтын албаны техник үйлчилгээ засварын хэсгийн дарга. The International Air Transport Association-ийн баримт бичгүүдийн дагуу газрын үйлчилгээний чиглэлээр хичээл заадаг. Д. Инх жаргал Air Mongolia компани дотоод аудитор. Иргэний нисхийн дүрм 92. Аюултай бараа тээвэрлэх ICAO Annex 18 Safe Transport of Dangerous Goods by Air IATA Dangerous Goods Regulations баримт бичгүүдийн дагуу хичээл заадаг. Эс булган цэрэн үйлдвэрлэлийн үйлчилгээний газрын аэродром гэрэлсүүлэлтийн ахлах мэргэжилтэн. Иргэний нисхийн дүрм 139. Аэродромын үйл ажиллагаа гэрчилгээжүүлэлт. Иргэний нисхийн дүрм 157. Аэродром байгуулах, өөрчлөх, нээх ба хаах. ICAO Annex 14 Aerodromes Doc 9157 Aerodrome Design Manual баримт бичгүүдийн дагуу хичээл заадаг. Эс яриханат Иргэний нисхийн ерөнхий газрын аюулгүй ажиллагааны дотоод хяналт дүрмийн боловсруулалтын албаны дарга. Агаарын навигацийн дүрмүүд ICAO-гийн Annex-ийн дагуу нисхийн хөдөлгөөний үйлчилгээний хичээлүүдийг заадаг. Ц. Төрмөнх газрын тусгай үйлчилгээ шатхуун хангалтын албаны хяналт зохицуулалтын инженер. The International Air Transport Association-ийн баримт бичгүүдийн дагуу газрын үйлчилгээний чиглэлээр хичээл заадаг.